нийгмийн даатгалын салбарын ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг бол маш анхаарч ажилладаг. 1000 гаруй одоо нийгмийн даатгалын ажилтнуудыг орон сууцны нөхцөлийг сайжруулах, орон сууцны мөнгөнд итгэмж олгох, 50 тухтай амьдрах бас орчныг нь хангаж нийгмийн асуудалд нь анхаарал тавьж ажиллаж байсан. Миний нийгмийн асуудлыг шийдээд надад нэг өрөө байр шийдэж өгнө гэж ерөөсөө тухайд бодож байгаагүй. Тэгээ нэг л өдөр дуудсан яваад орсон чинь за ингээд оюунчлана чамд судалгаа хийж үзлээ. Чи бол одоо ингээд ийм газар ингэж амьдэрдэг юм байна. Тэгээд дараа нь ингээд бас газрын зөвлөлөөрөө хуралдаад газрын зөвлөлийн удирдлагуудын шийдвэрээр чамд ингээд нэг өрөө байрны хөнгөлт үзүүлж ишүүхэд би бол төсөөлшгүй ихээр баярлж байсан. Энэ бол бас нийгмийн даатгалын салбарын одоо ч гэсэн ингээд нөгөө ярьдаг айгүй эрдэнэ даргийнхаа буйнаар тий би ийм сайхан орон сууцтай болж ингээд 50 тухтай ажиллаж амьдарч байна гэдэг.